Амрын гэрээ үзэгчдээ цагдаа ерхий газрын хил мэдээллийн төвөөс бэлтгэн хүргэдэг Полиц подкаст хөтөлбөрийн энэ удаагийн дугаарт цагдаа ерхий газрын хүч спорт хорооны биеийн тамирын ахлах арга зүйч цагдаагийн хушууч даваасан оролцож байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. За та бүхэн ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Тэгэхээр хоёулангийнх нь өнөөдрийн ярилцах сэдэв болоод цагдаа дотоодын цэргийн алба хаагчдын албаны бэлэн байдал бие бэлтрийн бэлтгэлжилтийн сэдвийн хүрээнд ярилцах болно. Цагдаа ерхий газрын хүч спорт хороо маань анх хэдэн онд үүсэн байгуулагдсан талаар яриагаа эхлэв. За хүч спорт хороо маань 1946 онд ардын хувьсгалын 25 он Баяр наадмаар бүх цэргийн үзүүлэх тоололт хийгдэж ингэж эхэлснээр анх үндэс суурь тавигдаж 76 жилийн түүхтэй юм байгууллага юм байна. За 76 жилийн түүхэнд бол манай хамт олон түүхэн амжилтуудыг гаргаж ирсэн юм баялаг түүхтэй байгууллага. За Олимпиос 68 оны Олимпиас авахлаад 2020 оны хооронд бол Олимпийн 5 медальтанд төрсөн. За мөн Хөдөлмөрийн Баатар 2, за соёлын гавьяат зүтгэлтэн 1, за 6 гавьяат дасгалжуулагч, за 14 гавьяат тамирчинтай ийм үйл ажиллагаа нэр төртөө биелүүлэн ингээ явуулж ирсэн хамт олон байгаа юм аа. Цагдаа дотоодын цэргийн алба хаагчид маань дийлэнх нь ямар спортоор илүү хичээлдэг вэ? За ер нь бол албаны онцлогоос шалтгаалаад цагдаа дотоодын цэргийн алба хаагчид маань голдуу бүхий төрлийн спортуудаар самбо бүх. За самбо бүхөөс маань бас мөн гавьяат тамирчид олон гарсан байдаг. За жудо бүх байна. За жудо бүхөөс ярих юм бол хамгийн сүүлийн амжилтаас ярих юм бол Токио 2020 Олимпийн наадмаас Монголын уран цэцэг цагдаагийн хошууч алба хаагч маань хүрэл медаль авсан. За мөн Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар Хөдөлмөрийн Баатар цол тэмдгээр ингээ шагнагдсан ийм амжилттай. За мөн үндэсний бүхий спорт, үндэсний спортууд дундаас үндэсний сур байна, үндэсний бүхий барилдаан байна. За энэ төрлүүдээр голдуу ерөнхийдөө алба хаагчид маань хичээлж байна. За мэдээж спортын хатанхаа хөнгөн атлетикийг бол орхиж мартагдуулж болохгүй. За энэс маань Монгол улсын гавьяат тамирчин сэрод цагдаагийн ах мэдсэлтэй ийм алба хаагчид шилдэг тэргүүний алба хаагчид бий. Цагдаа дотоодын цэргийн алба хаагчид маань бие бэлтрийн норомтыг хэрхэн хангаж байна? Бие бэлтрийн норомтыг бэлтгэжилт гэж яг юуг ойлгох вэ? За цагдаа дотоодын цэргийн байгууллагад анх шинээр иргэн орохдоо өөрөө бие бэлтийн бэлтгэлжилт норматив үзүүлэлтийг шалгуур үзүүлэлтийг хангаж байж төрийн засгийн албан хаагч болж ордог. Мөн энэ шалгуур үзүүлэлтийг бол албан хаагчид маань өөрсдөө биелүүлдэг. Байнгын бэлтгэл сургуультай байж идэг юм бий. Бие бэлтгийн бэлтгэлжилтэнд нь юу ордог юм бэ гэхээр зэрэг биеийн 5 чанар гэж байдаг. За хурд, хүч, авхаал, самбаа, уян, хатан, тэсвэр, төвчээр гэсэн 5 үзүүлэлтээр шалгуур үзүүлэлтийг хангаж байж энэ алба хаагч маань албандаа тэнцэх ингээд цаашдаа албаа үргэлжлүүлэх юм зүйлүүд бий. Цагдаа дотоодын цэргийн алба хаагч маань бие бэлтрийн бэлтгэлжилтийн норматив хангасан тохиолдолд ямар урамшуулалт хамрагддаг вэ? За мөн хангаагүй тохиолдолд цагдаа ерхий газрын хүч спорт хорооноос ямар дэмжлэг тусалцаа үзүүлдэг талаар та ярил. За бие бэлтрийн бэлтгэлжилтийн нормативыг бол хангуулах нь цагдаагийн байгууллагын албаны тухай хууль болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын 941 заахснаар цагдаагийн алба хаагчдын бие бэлтрийн бэлтгэлжилт нормативыг хангасан тохиолдолд албаны зэргийг биелүүлсэн тохиолдолд ажилласан жилээс хамаарч цалингийн урамшуул олгогддог байна. За энэ нь 3 жил, 5 жил, 10 жил, 15 жил, 20 жил гэсэн ийм ажилласан жилээс хамаарат 5, 10, 15, 20, 25 хүртэлх хувиар ингэж цалингийн урамшуул олгогддог байна. За мөн норматив хангаагүй алба хаагчд B-гээс A-B-гээс доош за CDF үнэлгээ авсан тохиолдолд цагдаагийн ерөнхий газрын хүч спортын хороо болон тухайн анги байгууллагын биеийн тамир хамтлагт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч тухайн алба хаагчдад тусгаалсан бие
бие бэлтрийн бэлтгэжилтийг хангуулахаар ажилтдаг байж байгаа. Алба хаагчид маань тэгэхээр хичнээн хувь нь энэхүү нэмэгдлийг авдаг вэ? Бие бэлтрийн бэлтгэжилтийн нормтой хичнээн хувь нь хангасан байдаг вэ? За тэгэхээр зэрэг цагдаа дотоодын цэргийн алба хаагчдыг одоо энэ оны цагдаагийн ерөнхий газрын дэд даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуугаар энэ оны 4-р сарын 15-наас эхлүүлээд энэ алба хаагчдаас шинчилсэн норматив шалгуур үзүүлэлтийг хангуулаа болцсон шалгуур хангасан алба хаагчдад одоо энэ цалингийн нэмэгдлийг олгуулахаар бид бэлтгэл ажлаа хангаж ажиллаж байгаа. Цагдаагийн ерхий газрын хүч спорт хорооноос жил бүр уламжлал болгон тэмцээн уралдаан зохион байгуулдаг байгаа. Энэ жилийн үед ямар тэмцээн уралдаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ? Тэмцээн уралдаан ер нь хэдгээр сараас эхлэхээр байгаа вэ? За жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тэмцээн уралдаанууд маань энэ жил одоо 2 дугаар сард дартсын тэмцээнээр эхлэхээр бэлтгэл ажлаа хангасан ажиллаж байгаа. Ер нь бол бид нэр тэмцээн уралдаан зохион байгуулахдаа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар албадуудаас саналыг авч тэмцээн уралдааныхын нэр төрлийг одоо олшруулан алба хаагч руу чиглэсэн юм үйл ажиллагааг явуулдаг. Энэ жил бол 15 төрлийн тэмцээн цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын аврах шалгаруулах 15 төрлийн тэмцээн зохион байгуулах. Энэ жилийн хувьд онцлог нь бол дотоодын цэргийн байгууллагын үүссний 100 жил тохиож байгаа. За энэний хүрээнд бол бид нар одоо ахмад алба хаагчд руу чиглэсэн 2 спортын ширээний теннис, софт волейбол гэсэн 2 тэмцээн мөн нэмсэн байгаа. За өөр цагдаа дотоодын цэргийн байгууллагын одоо үйл ажиллагааг өсвөр үе залуучуудад сурталчлах чиглэлээр 3-ыг харьцах 3 сагсан бөмбөгийн тэмцээн зохион байгуулахаар ингээд төлөвлөн ажиллаж байгаа. Монгол Улсын ерхий сайдын санаачлагаар илүүдэлжингүй Эртэж Монгол аян зохион байгуулагдаж байгаа. Энэхүү аянд цагдаа дотоодын цэргийн байгууллагын алба хаагчид маань нэгдсэн байгаа. Энэ талаар та мэдээлэл өгвөл. За илүүдэлжингүй Эртэж Монгол аянд хүч спорт хороо олон цагдаа дотоодын цэргийн анги байгууллагууд одоо нэгдэн үйл ажиллагаа явагдаж байгаа. За энэний хүрээнд бол хүч спорт хороо спорт заалны үйл ажиллагааг өглөөний 6 цагт эхлэн явуулж байгаа. Мөн одоо цагдаагийн ерөнхий газрын дэд даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчдын биеийн жингийн индексийн судалгаа авч эхлэж байгаа. Хүч спорт хорооны манзаалан зөвхөн цагдаа дотоодын цэргийн алба хаагчд үйлчлүүлдэггүй эсвэл энгийн иргэд ч гэсэн үйлчлүүлжтэй энэ өглөө 6-аас 7 цаг 30 минутын хооронд энэ аянд нэгдэж болох уу? Аяны хүрээнд цагдаа дотоодын цэргийн анги байгууллагын алба хаагчд гэхээсээ илүү иргэд өсвөр залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаа нэлээд түлхүүхэн явуулдаг. За энэний хүрээнд бол одоо жудо, за мөн таквондо, за мөн хөндийн өргөлт гэх зэрэг одоо спортын төрлүүдээр өсвөр залуучууд маань хичээллэж нэлээдгүй амжилт гаргасан. Энэ онд бол нэлээд өндөр амжилтуудыг гарган үзүүлж явж байгаа. Манай өнөөдрийн дугаар цагдаагийн ерхий газрын хүч спорт хорооны биеийн тамирын ахлах арга зүйч цагдаагийн хошууч Даваа Самбаа оролцож мэдээлэл өглөө.